Сайн байцгаана уу? Солонгос явснаас хойш влог хийгээгүй юм байна. Тэгээ ээлжид нэгэн влогоороо уулзж байгаад баяртай байна. За би одоо нэг хүнийг очиж гэрээс нь аваад Чингис хаан сонгосны буудлын руу явна. Тэр тэндээс хөх хот руу нисэн. Тэгээ цаашдаа юу болохыг бүгдээрээ харцгаая тийм ээ. Өөрөө яах гэж байгаа вэ? Аньяасаа. Ингээд ном барьсан л явна да. Номоо нэх гээд. За онгоцны буудлууд дээ. Онгоцны буудал. Яа. Номоо их жагаа үнэтэй жолооч. Загварын шоу үзүүлэх гэж байгаа юм шиг том юм даа. Би жижигдээ багтаачлаа. Тэгсэн үү? Оо чи кофе мофи. Баха аяга маяг гэдгс чи. Онгор их юм болчих. Тэгнөө. Тэр жил юм да. 2020 оны 1 сарын 20 гэдэг өдөр. Шилэн гол хотын одоо баруун эзэмчэнд Avenger номыг Монгол бичгээр нээлттэй нээж байл. Нээж явжээ. Бид хоёр. Тэгтэл өнөөдөр яасан? Өнөөдөр яв. Бүх хот руу явж шүү дээ. 5 жилийн дараа Хөх хотод хол биш номыг Монгол бичгээр нээх гэж явж байна да. Би ч одоо энэ хүний одоо жолооч, зурагчин, ачаад зөөгч бүх юм хийж чадж шин. Хэлэх шиг юм байна. Нүсэр. Бас аваа ном зөөнө. Одоос манай ном уу? Ном ч хөргий дөө. Тийм өр монголчууд өөрсдөө л хэцүүлэх бах та. Өөрсдийнхөө л бэлгэний хэдэн ном л авлаа да. Хэлээ те. Я саяхан цагийн туужаа Монгол бичгээр нь ширхэг авчлаа. Гоё бэлэг болох хаад. Зөв. Тэр чинь зөв шүү. Юу авах вэ? Цаг 20 минут. За өчигдөр нойр хүрсэнгүй. Өчигдөр яагаад вэ? Давтлаад. Харин өчигдөр чи ерөөс их орой онцчих шүү. Нээлттэй өмнөх орой бүр нойр хүрсэн. A life vest can be found under each seat or between the armrests. 水上迫降时取出使用，经头部撑好，袋子从后向前扣好，系紧。 They should be used in the event of emergency ditching. Please slip it on over your head. Buckle up. 执行。 За ингээд манай влог хотод ирлээ. Таван игнээ замтай. Заажуугаар нь дугуй мотоциклны зам байна. Тэгээд цаана явгооны зам байна шүү дээ. 红绿灯处有闯红灯拍照。 За ийм байрнуудаас 3 байр төрөөс ижтэй манай хүн. Тачин ирээнээс төшиг хэлж байгаа. Рагч кантон перэл хэлж байгаа. Өнөөр 2 альбад дүүр мэлгээ ахтартай хүмүүс Улаанбаатартаас гарч байгаа. Чухмал тухтай юм шүү гэж одоо өтөө өрөө юм. Ногоондоо гараад ирэхгүй. Ногоондоо юу? Өө чимэр 3 өрөө. 3 онцлогт. За. Эндээ суугаад хоол хийгээд идчих юм байна. Эндээ хөрөгчтэй. Хаалга гэх юм. Ингээ галтгоотой. Ингээл амьдрах нь дээ. 그래서 보시면은结果呢 太冷了. За жавхаа энэ бэлгүүрээс хүн сав шүд хийё гэсэн маа. хоол хийяа л гэж байгаа юм байна. Хоол хийж.
이 부두 상그쇼. Өдрийн цаг гэнэ. нэг бүдүү сангаа авчия. За тэгээд эндээс нэг сайхан сармис авъя. Ой. Зайлага даа гэж бас. Энэ ах чи одоо миний влогоор ороод шүү дээ. бүдүү. 이렇게 해서 쓰리가 다하다 봐. 자, 이거 조금 마하위. 이나라. 이거 마하위다. 这个是猪肉吗？对。来，가하 막더니. 자, 이또 혼인 바가 왔다. 저는 이미 거 맞추지 뭐. 10 хүн тангалтай шүү дээ. 아니, 니 밑에. 자, Хотон готоогоос юм уу? байсан. За, тэгээ эндээс нэг цоо байцсан авчи. За, хоёр сайхан цоо байцсан авчи. Тэгээд 메리노가 Причалга. 자, 이거 당근 발사 뭐 소스 Цагаан гаа байгаа маань. 바로 먹지 또. 네? За хэдэн төгрөг болохоор үйлчлэхөө тэгвэл одоо. 자, 되게 ганц 스파이시 이거 좋아하시야? 되게 떴다. ганц нэг амтлагч яах вэ? Ганц нэг амтлагч. амтлах 쪽. 가지 어디 되냐? 한번 더 갔냐? 이거 줘. За авалж байна. 잠깐. 제가. 또 샀지? 87 гэдэг чи одоо 87 45 мянган. 40 мянган. Өөх, энэ мах орсон юм уу? мах ороод. Боломж юм уу гэдэг? Боломж юм байна. За одоо энэ та бүхэнд хэрхэн хятад 18 долларын дотор мөнгө төлж өгөх вэ? За. Ап. Болчих юм уу? Ингээ маа. Өө заац. баярлаа. Энд Солонгост хөтөч хийгээл явж байсан хүн одоо ингээл хөхөтөд хөтөч хийгээл явж байгаа юм да гэж. за энэ газар болохоор штэ. Одоо энэ тийм яг нэг Монгол онцлогтой хэдхэн заавал үзэх гоё газар байгаа юм байна. Энэ болохоор нэг энэ Hags Coffee гэдэг энэ нөгөө нэг захирлын тэргэл гэдэг залуу нь өөрөө арьсан уралдаар юм хийдэг. Айгуу гоё юм. Тэгээд нөгөө кофенийхээ сөөрм мөрний юм дах махтай. Тэгээд нөгөө нэг сүүлийн үед өрөвдөө, борцтой, шар тостой, боорцтой кофе гэдгээр алдартай болоод байгаа газар зөө. Тэгээд өрөвдөө, борцтой, шар тостой, шар будаатай, тэгээд борцтой кофе. борцтой. Одоо ороод үзье. Энэ дандаа энэ захирлыг хийдэг юм. Байсан уралдаа. Оо заац. Энэ кофений суур гэдэг дах махаар ингэж сонс. Тах уу? За тэргэл. За сайн уу. За сайн сууж байна. За манай Сан байна уу? найз уу. Маргааш номын нэрсэн дээрсэн манай найз үү. За энэ газрын захирал тэргэл гэж. Тий. Тэгээ одоо энэ бүх ашиг олгодог өөрөө хийдэг. За ийшээ. За тийм стогойч. Энэ эдний эмоор. Эмоороо. Зөөз. Оо ямар гоё юм. Битүү ном биш төө. Оо заац. Энэ цогоор ном унших нь шүү дээ. За эхлээд өрмөө хийдэг юм байна. За. Тийм урдаар өрмөө юм. Урдаар өрмөө хийлээ. Дөө доор нь бүр байна. Доор нь урдаар өрмөн төгтөн. Ааха. Тэгээд хуурсан шар бодаа юу тийм ээ? Урсан байна. Удаага хийлээ. Сурж аваад Монголд очиж хийж үзье гэж бодож байна. Болё. За борцгоо хийлээ тий. Тийм. За жижигхэн борцгоо хийлээ.
Тэгээд Хасан нэмгэлсэн байна. хуруудаа хийлээ. Нилээн нэмгэн байх шүү. Тийм. Энэ нэмгэн хасан. Тийм байна. Тэгж барьсан зүгээр араас нь халуун зүгээр дэвтгэнэ урдаараа. Сүг хийж байгаа юм уу? Тийм. Халуун зүйж байна. Сүг хийчлээ. Дахиад нэмж байна. Нөлөө дөрөв юм. Нөлөө дөрөв юм. Тийм байна. Урдаар дэвтэж. Бараг аяганыхаа 3-2-оор хийж байна. Тийм ээ? Бараг энэ бас үйл. Бараг энэ атхунаар бараг юм зөв. Бараг тийм байна. Бараг 70% хийх юм шиг бараг 70-80% хийх юм шиг. За. Ханцтай. Сэтнүүд баяр гэж байгаа шин. Кафений гайхас тийм зис янз бүрийн кафе. Тэг янзын гоё төгч юм чи. Анахыг оруулсан бичлэг бараг 1 сая гаруй үзсэн. Би үдчээ. Тийм үү? Сая гаруй. Монголчууд ээж ууж байна. Бүр монцод гэж. Нөлөөдөр байна. Өндөөс эргэн божоор очигнээ бэ, гонжоор очиг вэ нэрмэнэ. Дахиад сүнчмаар Бүр бичиргээ хийж нэ гэж. За бараг. Энэ хөөрсөн жижиг болсоор юм болж. Тийм байна. Энэ хөөрсөн багаж. Аа. Тэр нь хөөс бол нэг латте маягийн хөөс байх уу? Латигаас хөөрсөн баг их юм. Их байна уу? Капучино маягийн байх уу гэдэг баг. Капучино маягийн хөөстэй явах нь шүү дээ. Эспрессо. Тийм. Эспрессо. Энэ 2% нэ яга. Хоёроо? 2%. Дабл. За очиж байгаа хийж өтгөр болчихлаа шүү. Тусчлаа. Наас нь бүтэн бүтсэн. Манай чука хайгуу харсаа нэгсэн. Манай зэний 18 онд 18 онд. 18 онд өглөөдөө менежер дэмий холит хөгсөн. Тэгээд өглөөрд босоор одоо өглөөр нийтэн чэйж шинэг тийм манасад ажруу цаг тийм хөгсөн. Тэгээд өөртөө кофег чинь манай Монгол чэгээр хийж болдог болов. Тэгээд өөрөө авчиж ирсэн. Тэр өмнө хэдэн жил одоо хичгээс өмнөдөө одог нь бага, асдаг нь бага. Эцэг хүмүүсийн төлөв одоо манай урган онцлоор ийм хамаатай. Өнөөний эрбэн кофе бүр ийм хамаатай. Одоо хүмүүс их болж байна. Энэ мэн аа. Борцсон тэр. Борцсон үнэ. Энэ хамаг дөөрний юм. Энэ дорн дэвтэгч болов. Борц их юм уу? Борч хийнэ. Энэ хамаг. Оо бүр Хамаг дөөрн. зөө. Сонин л тий. Бас кофетэй борцтой. Энэ бүр удалж ич боллоо. Ингээ бэлдсэн юм шүү дээ. Энэ бүр шинэ хийж байна. Шинийгээ удалж. Өөртөө хийж байна. Угсаар ямар учраас нэг тэр хатуу болчихно. Тэгээд Шинэ гэдэг. тийм чинь. Энэ одоо Дахиад 4 хийнэ. дахиад 4 минут. За Энэ одоо зарим өнөд дэвтгөө болоод дэвтгөө болоод дэвтгөө болсоор шууд аваад идео боллоо гэсэн. ингээ чимэглэж байгаа маягтай байна тийм уус. Чим маяг. Тийм байна. Аа, бацраа. Бичлэг гэж байна. Өрөнтэй боорчтой шар будаатай борцтой кофе хийж байгаа. Янзын сонирхолтой юм байна. За бацраа нээлтийн өмнө тоглол хийх. Одоо хэдэн шинж нойргоо хонж штэ тэ. Энэ балсаараа. Борцог дахиад хийнэ. Тийм бүр энэ бүр энэ. Дүүр гэх юм уу? Дөөрхөн доор та өгөөдөлгүй дөөрхөн андаа нэг байх нь борцоо юм. За. Доорхон тэр борт дэвтгөө. Заримдаа манай энтэг болсоор
даваас идэг дуртай гоо энэ одоо хэтэд ирэн байна гэсэн. Тэгээд тэдэн дэмий ирэн тийм давсан дуу. Тэгээ манайс дээр борчон дөгдөж өгөө. Дээр дахиад Оо бүр яа энэ ч нэг баг хоол маягийн боллоо шүү. Тийм яа манайс хоол болгоод идчихсэн. Тийм байна, тийм байна. тэгээд эн чинь бүр юу юм бэ? Хөтөлийн юм шигтэй чимэглээд. Янзтай. Чимэглэл бас аяг нь гоё гоц. Аяг гоё гэж бас ингэж гоё харагдаж байгаа тийм. Суур нь арах модон сууртай. Тэгээд энэ чинь намайг арьсан сүр. Ямар юм бэ? Тийм. Маднаар ийм гүйлсэн мод. За одоо борцоо. Борч. Нэг сүлдээ борцоо яа. Хэнэрэ. Бас энэ хоол юм байхаа бүр. Тэрхэн үсээ бараг хоол шиг. Ёо. Сууэр гэнэ. Сууэр гэнэ, кофе байр гэнэ. Тийм байна. Сүү бол нэлээ их хийх юм байна шүү. Тэр борцоо хэрчиж байгаа юм уу те? Тийм. Тийм биш. Манайс бол үрдэн ирвэндээ бүр хатан амар хасны идэг. Борцоо өөртөө бол босруулж байна уу? Тийм өөртөө бас гэнэ. Билээ энэ жахтан бүр өнөө манайс шууд энэ боловсрож хийж хүн байна. Манай цаг чадах болсороо амжих болсоо зөөж. Ингээ болчихсон уу? За. За одоо саяны кофег одоо манай мөнгөн ууж үзүүлэх гэж байна. Би одоо ингээд энэ кофег ууж үзүүлье. Гэтэ кофе уух биш баг хоол идэх гэж байгаа маяг юм шиг юм аа. Тэгээд халбартай ирчих юм байна. Яаж уух вэ? За ямар ч байсан. Кофего ер нь бол одоо олон жил кофе ууж сурсны үнийг бол хэлэхэд халбарынхаа баруун талаар хэвээр. За уугаад үзье. Кофен дээрээс идэ авсч. Хөөж өгөл. За шууд бол латан гэдэг. Латан дээр борцог өрөм борцог Шар бодаа. тэгснэ энэчээс шууд ингээд хатаж шавсан. За одоо идэлт. Явлаа. За одоо би юу? За чи найзаа нэг. Чит хий. За. Гэхдээ одоо нөгөө Нөгөө яагаад санаа. За, хатаа. За. За энд ингээд борцог, шар будаа, өрөм, борц. Кофенес нь жоохон цуг. Кофенес нь жоохон ам. Яг наатантай хамт. Эхлээ наач айгүй сонио амт орж ижээ бүр. Сүүлэг учраас айгүй гой хойлол жишээ. Гой амар гой. Үнэхээр гоё энэ жахтан бүр чи яваад чи. Үнэхээр гоё юм байна. Манай чи нэ майктэй нэг Хэлэн гоё тэр өрөө хийж болдог бол. борцгод яг Монгол борцол биш арай нэг өөр төрлийн борц. Өөрөөсөө босруулдаг. Гой. Яа, шал өөр яг юу санагдав? яг тийм хоол идээд байгаа юм уу, кофе уугаад байгаа юм уу тийм ингээд янз бүрийн мэдрэмжүүдийг бас зэрэг авсан. Яг үү. Баярлалаа. Урлагийн бүтээл байна. Урлагийн бүтээл. Баярлаа. Гоё юм. Тэгэхээр кофег нэрээс. Би олон хөвгөлтэй болоод гэсэн санагдаад байна. Яг хичээгээд та нар хөвгөж чинь үү? Олон юм гинэ хонгор хөвгөлтэй байна. Би нэг анх удаа таньж авч байна. Бүхнээр чи бүр хөвгөлтэй байна. Өөрөө түмэнэ. За өндөр гоё. Хор. Ингээд нармаа гэж. Сан байна уу? Тэгээд захирал нь өөрөө энэ өр Монголын үндэсний яг театрын ослол бүжигч. Тэ. Цагаа. сайн уу? Тэгээ одоо театрын ослол бүжигч юм. Тэгээ өөрөө хөдөнбөрийн одоо аймгийн залуу. Тэгээ одоо энэ сүүлийн үед Монгол одоо бүжиг, Монгол бичиг, Монголыг сурталчлах ажлыг бол амар хийж байгаа. Одоо энэ өр Монголын том инфлюенсер байна. Тэгээд нармай маань бол өөрөө энэ нармай гэдэг хоолны дэлгэр ажилладаг. Эднийг болохоор энэ элгэн пицца гэдгээр алдартай. Вау.
Тэгээ арт гэрийнхээ ирээд эдний гадаа фото хийсэн. хамтар л ээ. Тэгээ арт гэр нөгөө нэг Монголоос ирсэн энэний гадаа шууд шорлог морлог хийжсэн. Тэгээд эдний Brad Booth тэр юу гэдэг нь тэр нэг пицца надад тийм. Брайд бол зараа хоолсон. Брайд бол эзэн пицца. За ингээ энэ нармаа найз. За энэ цогоо өр Монголын одоо Harvest гэдэг кофений хуралтын үйлдвэртэй. Тэгээ яг одоо шинэ маш гоё кофенууд хуурдаг. Хэдүүлээ цогоогийн студид очиж бас кофе уух юм. Тэгээ тэр City Mall гэдэг энэ дээр байна. Тэгээд цогоо өөрөө яг юм ургац гэдэг нэртэй кофений брэндийг гаргаад тэгээд энэ бол нэлээд өндөр чанартай кофенуудыг хуур маш гоё кофе. За энэ манай Монголоос ирсэн ахын дүүс байна. Тэгээд энэ дотор одоо урлагийн хүмүүс ч байна. Одоо нөгөө таатай энэ дуугийн сонсорсон марчгаа ирсэн байна. Гэх мэт. Тэгээд ураагчд байна, урлагийнхан байна. Ингээд дандаа манай найзууд маш холгоос нээлтийг зориод ирсэн байгаа. Баяр нь өгсөн шүү. За орцгоо. За ороо. Өн хатан зургийн юм яасан. Хатан зургийн тухай. Энэ одоо ингэ хийсэн материал ондоо. Юу ингэж хаа. өнөө мар тий марны сүнс ингээ хүнтэй шүү дээ. Тий. Тэгээд энэ нь арсаар хийсэн. Өнөө эсхийгээр хийсэн. Тэр ондоо юм. Арс болоо. Хатан зургаал болсон. Тэр сайхан. Тэр хам орж ирэвтэй тэр өмнөд орж. Марны Та яваа сайхан танилцуулах уу? энэ манай дээд өмнөдийн хамт найз зурж өгсөн. Марны энэ нөгөө ихэр юм аа. Ихрийн өрөөс энэ дээр тавлаар байна. Бох метраж сүндрэн. Энэ дээр бох. Та Зурлалт нь хийх юм байна тийм ээ. энэ одоо энэ зурсан. Тэр нэг дутуу байна. За. 5 хошуу малыг түлээж. Энэ дотроос нэг марны. манай энэ Монголын дизайнер найз номын сангаас номоос танахтай хүмүүс аваад манай эдийн ингээ унших юм бол айлаа. Ингээ унших юм бол энэ баатсан бас энэ болохоор миний хоёр баатсан. Энэ ножиг дээр бас хүний хоёр хамраа. Энэ хайдаа гэж энэ өгөх хайдаа болон бороо гэсэн одоо энэ аргагийн ален бэлдээ. Эдгээр хийсэн пиццаг юм дээ. За, Кокотын Нармаа гэдэг одоо газар байж байна юм. Хасан мэнэ. Бэнэ. Манай нараа чатаа. Самано. Өөрөө ханад ирсэн бэ? Үндэсний бичиг хоол биш, Монгол хоол биш. Авуулаа ингээд. Гой Монгол биелээ өмссөн ингээд бүгд л гэж байна. Нараагч ингээд хүмүүсийг кофе гардаа ялж ингээд Jax кофе гар ингээд сайхан байж бай. Нараагчтай баярлаа. Натлах уу? Миний л сайхан болох нэ. Манай чуук хаахыг харалтай ингээд ямар гоё харагдаж байна те. Гоё байгаад ингээл
эзэмчин дээлтэй ингээд ямар гоё сайн байна уу. Манай мачаг ингээ харалтай ингээл. Мача эрг хар та. Одоо ер нь төмөн гэж. Төмөн энэ юу аа? Төмөн гэж. Төмөн маач. Манай угнаа найз гэж. Би яваад За армон яалтар. Оо хэвчээ юм да. Олон төмнөө. Оо хэвчээ юм да. Хичээ нэг нэлбэстэ нэг үг явнуу да. Үг хэлнүүтэй юм шиг байсан. Юу хэлэхээр ойлгох шүү дээ. Сэтгэл бол үнэхээр хөдөлж байна. Та ойлгохаар тэгээд дүүн дагаа үлчдэг чи. Өөртөө суудлын дүүргээд бүгдээрээ суучих. Одоо юу? Биш дээ 26 болж штэ. 9:30-аас эхэлж. За дараас нь 10 Монголын алдарт гэрэл зурагчин Эверест бэлгээ ингээд камера өртсөн. Миний найз. Эсвэл би одоо ингээ өөрөө өөлөх гэдэг. Харин тийм ээ. Би яаж ярина? Манай мөөд ирсэн байна. Сүлдээ дүү амраа. Одоо манай сүлдээ дүү маань одоо ингээ жолооч хийгээд ингээ баярлалаа сүлдээ. Их баярлалаа. Манай сумаар ирсэн байна. Сайн байна уу? Сайн үжин үү? Сайн байна уу? Манай монголчууд байгаа юм дэлээс нэрээ сумаараа. Сайн байцгаана уу? Бүгдэнд нь хаврын минь айлтгаж байна. Сумаарыг одоо манай монголчууд их сайн мэднэ шүү дээ. Дэлгэрүүлэх баримтыг сөхөх ёслолд урилгаар одоо хурцин ирсэн Монгол улсаас хурцин ирсэн 18 одоо зочныг хоймор хүндэтгэн урьж өнөөдрийн баримтыг сөхөх ёслолынхон өшгийг сөхөж байгаадаа сэтгэл өндөр байна. Аламитгийн ташаараа та бүгдийн аль ташлтын дууныг би итгэл гэж бодвол яхан сагаж магадгүй. Та бүгдийн аль ташлтын дууныг манай номон далай ихрэл хайр гэж бодвол уярч магадгүй. Ийм сайхан хүүхдийг одоо уншигчийн алган дээр үлгийдэж авна гэдэг үнэхээр баяртай ажиллагаа болж байна. Баярлалаа. Тэгээд намайг одоо эхлүүлж энэ ажиллагааг хөтөлсөн юм аа. Тэгээд одоо би үргэн биелүүлж явъя. Юуны өмнө бол одоо манай зохиогч Ганжавхлан ахыг танилцуулна. Та өөрийгөө танилцуулж яана. За. Тэгвэл илүү сонирхолтой байна. За. Та ч бол хятад хэлтэй. За микрофон амбар. За, сайн байна уу? Би танилцуулна. За, одоо өчигдөр шөнө бараг 2 өдөр бид унтаж чадсангүй. Сэтгэл их тогтлоод өнөөдөр 7 өдөр хүлээлээ. Тэгээд манай Улаанбаатар хотоос 18 найз нөхөд уран бүтээлч найзууд маань ирсэн байна. Өвөр Монголын олон хошууд аймагаас бас олон сайхан ахын дүүс ирсэн байна. Тэгээд өнөөдрийн энэ арга хэмжээг бол одоо туйлын их хүсэж догдолж болж байгаа арга хэмжээ. За намайг Ганжавхлан гэдэг. За би бол алдаж онжил яваа жирийн нэг Монгол хүн. За амьдралынхаа бас нэг 10-аад жилийг гадны улсад Солонгос гэж бас Сөүлд 2 жил сургууль сураад Бээжин гэдэг хотод тэр Жуян цажиндаа швэ гэх тийм сургууль Үншангваны гэдэг мэргэжлэр 5 жил суржээ. Тэгээд тэрний дараа Америкт бас нэг жил сурсан байна. Ингэж яваад Монголдо ирээд одоо бас 10 гаруй жил энэ хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх хүүхдийн төлөө энэ үйлсэд ингээд амьдарч байгаа, ажиллаж байгаа. Нэг бас манай энэ ид шидийн орог хүүхдийн төвийн маань
ахын дүүс олноороо ирсэн байна. Тэгээд энэ бол жирийн нэг номын нэл бас биш юм аа. Тэгээд энэ бол бидний Монгол ахын дүүсийг хол биш гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгуулсан. Бид нар өнөөдөр юун дээр одоо яг Монгол хүн гэдэг вэ гэдгийг тодорхойлсон ийм номын нэл болж байгаа гэдэг утгаараа энэ жижигхэн одоо халаасанд орчхоор энэ жижигхэн номонд бол их том утга агуулга байгаа гэж итгэж ингэж яваа. Тэгээд өнөөдөр бас та бүхэнтэйгээ та бүхэн манаас ингэ цаг заваа гаргаад ирсэнд маш их баярлж байна. Тэгээд энэ номыг бас ингэж Монгол бичгээр та бүхэнд хүрэхэд хамгийн чухал үрийг гүйцэтгсэн энэ сайхан өргөө тоомд гэрийн загвартай дотоод Аз номын одоо хэвлэлийн газар дэлгүүрийн хамт олондоо бас маш их баярлж байна. Тэгээд 1000 км-ийн цаанаас Тумляваас ингээд зориод ирсэн 60 багштай баярлж байна. Өнөөдөр ирсэн та бүхэндээ бүгдэнд нь маш их баярлж байна. Та бүхэн минь сайхан аваржиж байна уу? Амар сайн байна уу? Яг энэ ном бичих болсон анхны санаа зовлон ихэд уншигчтай бас танилцж байна. За энэ ном эсвэл санаанд оромгүй зүйл болсон даа. Тэгээд хоёр шалтгаан байгаа. Нэг нь болохоор энэ ном 2 жилийн өмнө шүү дээ. Одоо Жумул амаа гэж ярьж юу чинь? Жумул амаа. Тийм. Эверест гэж байгаа. Одоо дэлхийн дээвэр гэж ярьж байна. Дэлхийн дээвэр Эверест гэдэг уул руу бид нар яваад. Эверест гэдэг нь манайхаар хэлвэл Жумул амаа. Жумул амаа. Хятадаар бол Жумул амаа фэн гэж юм байна. Дэлхийн одоо сойр нурууны ноён мөргөл болсон. Тийш одоо явсан хүмүүсээс энэ бараг 2-3 цуг явсан байна. Тэгээд бид нар ахын дүүс найз дөхтөрөө тийшээ явсан. Тэгээд тэнд ингээд бодол хоосрно гэж юм байна. Тийм. Бодол хоосрно. Өдөрт нэг 12-оос 3 цаг ингээд цүнх үрээд алхаж байгаа шүү дээ. Уулар дэшгээ яваад л техний нэг 3-4 өдөр бол ингээд толгой янз бүрийн бодол. За би ингээд гэрт юу болж байгаа вэ? Яаж байгаа вэ? Монгол ажил төрөл гэл. Тэрний дараагаар ингээд юм бодхоо болдгийг. Хүн юм бодхоо болно гэдгийг сонин зүйл. Ингээд толгой өөр юм руу явахаа болчихсон. Тэгээд ингээд за миний хөл жоохон шивэрдэж байна да. За нэг сайхан хоол идмээр ч юм уу. Эсвэл тэр харж байгаа нэг толгодыг ингээд давчих юмсан нэг бодол ерөөс хол явах болчих. Яг ингээд яг чи юу харж ин тэрийгээ бодно. Тэрнээс биш ингээд одоо та хэд ингээд энд сууж яхад маш их юм ингээд бодож байгаа шүү дээ. Зарим гэрийнхаа одоо хоол мол хийцэн хүүхэд мөхтөнд бодсон. Ингээд явж ш. Тэхгүй бодол нэг юм дээр ш. Тэгээд тэнд бол их олон бодол тэгж хоосорд юм байна. Тэрний дараа энэ номыг яг хаана бичсэн бэ гэхээр тэрнээс нэг жилийн дараа миний өөрийн төрсөн дүү охин дүү маань одоо тэр хорт хавдар гэдэг тэрийг одоо юу гэнэ те манайхаар бол айжун тэрний дөрөв гэдэг чинь хамгийн сүүлийнх нь одоо ингээд үхэл амьдрал их ойрхон болж байна. Тийм юм болоод бид нар энэ гадаад руу Солонгос гэдэг хангуу гэдэг тийшээ очиод 6 сар бид нар дүүгийнхаа тэр нэг хавдрын имчилгээнд дэр хамт амьдэрсэн. Тэгээд тэр нэг одоо химийн имчилгээ тэрийг одоо хоол яваад тэр 32 удаа хийсэн. Тэгээд ингээд тэр хоольяа бас дараагийнх нь хоольяа хүртэл ингээд хүм бидэрт хийх юм байхгүй. Сэтгэлийн тэнхээ болоод ингээд хүлээж л байдаг. Тэгэхэд энэ номыг бичсэн. Энийг одоо тэр Солонгост биччихээ. Хангуу гэдэг газар. Тэгэл дүү маань ингээд яг нэг имчилгээнд ороод 21 хоноод дахиад нэг ороод 21 хоноод авдаг. Тэгээ энэ донд чинь ингээд бид нар зүгээр яг үндэ хийх юм байхгүй шүү дээ. Бид нар ингээд дүүдээ хань бараа болоод тэр үед энэ ном бичигдсэн. Тэгээд тэр уулан дээр юу боллоо яалаа гэдэг ингээд. Тэгээ хүн яг ингээд за амьдрал үхэл хоёр ойрхон ирэх үед бол би яг жинхэнэ өөртөө үн цэнтэй дэрс нөрийнхөө хайртай зүйлийнхаа талаар их боддог юм бил. Тэрнээс өмнө бол яг ингээд мөнгө төгрөг юу байдгийг ингээд хүн завгүй амьдарч штэ. Гэхдээ яг ингээд хүн байхгүй болчихд юм байна гэд. Ингээд ирэх үед бол хүн бол тэр бодол санаа бол их өөр юм болд юм. Тэгээд тэр үед бол энэ холбошийг би аав ээжтэйгээ 20 жилийн дараа дахиад амьдарч байгаа. Манай дүү
ээж, аав, би манай одоо ихч бас ирсэн. Тэгээд өдөр 11 настай жоохон байхдаа хамтдаа ингэ гэртээ хоол игээд гэрээ цэвэрлээд амьдардаг байсан. 20 жилийн дараа тэр их хүнд өвчин ирсэн үед тэр дахиж хамтдаа ингэ амьдарсан. Тэгээд энэ хол биш гэдэг юм бол яг тэндээс гарч ирж байгаа. Миний аав ээж маань хол биш, гэр бүл маань хол биш байсан юм байна. Үгүй ээжийн маань үсэнд ингээд цагаан буурал сор тогтцсон байна. Цагаан устай болсон биш үү? Ээж маань ингээд зүүн хөлн жоохон доголдог болсон юм байна. Аав маань ийм биш тэгээд тэр ингээд тэр цуг амьдрах үед 20 жилийн дараа ингээд анзаарч яг би энийг бас мэдэхгүй ингээд аав ээжээгаа ч юм уу анзаарахгүй яваад ирсэн мэ гэсэн бодол их төрсөн. Тэгээд хол биш гэдэг номон дотор нэг нийтлэл байгаа л да. Аавынх манайхаас хол биш гэдэг. Тэгээд би жилдээ цагаан сараар нэг очижээ. Наадмаар очижээ. Төрсөн өдрөөр нэг очижээ. Тэгээд би яг нэг гүүрний цаана одоо ингээд манай аавынх маш ойрхон манай. Тэгтэл би жилдээ аавында нэг баяраар очдог хүн болсон юм байна. Тэгээд ингээд өөр үед би хаана байж байгаа гэдэг ийм бодлоод аяг төрж ирсэн л да. Тэгээд тэр өвчин зовлон хэцүү зүйлч гэсэн бид нарыг илүү их ойртуулсан. Тэгээд дөө маань өнөөдөр идэгсэн. Одоо эрүүл мэндийн сайхан болсон. Тэгээд баярлалаа. Ийм хэлсэн юм байна. Юу манайхаас одоо уншигчдын дотроос хол бишиг одоо яг уншиж хүмүүс байна гараар ирэх юм байна. Саяын одоо жохогч өөрийнх нь танилцуулж ирсэн тэр хэсэг хүрсэн үү? Аавын хэвдрийнхээс хол биш гэдэг. Та тэр хүртэл уншиж байна уу? Би бас яг тэр хэсэгт хүрээд уншиж гэдэг ингээ самсаар хэлүүлээд бас их олон юм бодгсон. Тэр дотор хүрээд юу бодгсон юм бэ гэвэл энэ хол биш гэдэг номыг бид нэр уншиж захиавчдаа хол гэдэг үгийн тухай ойлголт орж байна. Тэгэхээр та хол гэдэг үгийн талаар зөв сайхан асуулт байна. Би өөр Монголоор сая 21 хоног за 4 удаа ирээд за бараг олон сар бараг явсан байна. Дандаа Монгол хүмүүсийг хайгаа явсан. Тэгээ явж байхад би 2 удаа их ичсэн. Ичвэр байдал гарсан. Ямар 2 удаа би өөрөөсөө ичсэн гэсэн. Тэгээд тэр нь юу вэ гэхээр нэг удаа нэг сайхан малчин өвөө сайхан малчин настаг надад нэг хоол авч өгч. Тэгээ ороод ингээд нэг юм хятад ханцтай юм хоолны одоо цэс гэнэ хоолны цэс авчираад өгсөн. Тэг чи нөгөө өвөө тэр хятад хүний загинж тэр Монгол хоолны газар л та. Чи энэ Монгол хүн орж ирсэн байхад чи юу ханцтай юм чи Монгол одоо юу аваад ирээ. Монгол цэс аваад ирээ. манайхаар ирвэл одоо хятад цайдаа. Тэгээд ингээд ийм сайхан монголоор яваад ирсэн чи би тэрийг нь бүтэн сайн уншиж чаддгүй. Тэгээд би ингээд ямар хэцүү юм бэ гэж бодсон. Дараа нь би нэг сайхан номоо бэлгэлсэн. Энэ хол бишиг юм кирилл бичгээр бэлгэлсэн чинь өөр нэг настан тэр цогт гэдэг одоо настай манад чи өөдөө нэг сайхан үг бичээд өг. Тэгээ би сайхан үг бичээд өгсөн чи би кириллээр бичсэн. Тэр өвөө тэр кириллийг мэдгүй. Тэгээ би ингээд хоол идсэн ч чаддаггүй, юм бичээд өгье гэсэн чи монгол бичгээр олж чаддаггүй. Тэгээд танд хоол бичсэн номоо өгье гэсэн чи тэр хүн ойлгодгүй. Тэгээ би өөрөөсөө их хичсэн л дээ. Тэгээ би тэр хүмүүст юу гэж хэлж явсан бэ гэхээр за удахгүй миний ном монгол бичгээр гарнаа. Тэр үед нь би одоо танилуу яг сайхан одоо үндэснийхээ монгол бичгээр бичсэн номоо танилуу явуулъя. Танд өгье. Одоо ингээд би бол одоо бол ингээд кириллээс өөр юм бичиж чадахгүй сууж нэрнээсээ өөр илүү бичиж чадахгүй монгол бичгээр унссан чинь ингээд бас жоохон төгдөрч уншихаас өөр нэмэргүй амтан байна. Ингээд монгол хүн байж ингээд явж байгаа надад бол их ичмээр санагдчихэв. Гэхдээ удахгүй өөр Монголд одоо миний ном монгол бичгээр гарна. Тэр үед ингээд танд та миний юу бодоод яагаад яваад байгааг та монгол бичгээр унших боломжтой болно. Тэгэд энэ хол биш ном гарсны дараа ингээд бүгдээрээ захиалаад тэр хүмүүс авцсан байна. Тэгээ уншаад над руу ингээд бичсэн. За ингээд монгол бичгээрээ бичсэн номыг чи уншлаа тий. Ингээд сайхан догдлоо, баярлалаа, инээлээ гэх. Тэгээ энэ хол гэдэг таны саяны асуулт бол одоо монгол хүмүүс биднийг хооронд нэгтгэж байгаа, нийлүүлж байгаа зүйл бол одоо бидний түүх боломжлол, нүүдэлчин соёл, малчин ах уу, бидний одоо бичиг соёл маань
байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр энэ Монгол бичгээр энэ ном гарч байгаа нь өөрөө Монголын Ашаа, Шинжааны Монголоос эхлээд Дээд Монгол, Чинхагийн Монгол, Гансугийн Монгол, Ашаагийн Монгол, Баяннуурын Монгол, Орцын Монгол, Өвөр Монгол, Хохих, Баруун Удимчин, Зөв Удимчин, Ирээн, Тунляо, Хүлэмбүүр гэдэг. Энэ бүх хүмүүс монголоор унших юм боломжтой болж байгаа нь өөрөө одоо энэ хол гэдэг зүйлийг хол биш болгож байгаа. Ингэж ийм одоо агуулгатай гэж ойлгож байгаа. За. Тэгээд таны энэ ном бичигдэх одоо хамгийн анхны сэтэл санаа бол та тэр дэлхийн дээвэр болсон Чумууламаа оргил руу авирж ихэд явагдсан байна. Тэр оргилыг одоо хүн болгоны сэтгэл дотор сүмдэрлэж байгаа мөрөөдөл гэж ойлгобол эсвэл энэ номыг тэр оргил руу одоо тэмүүлэл гэж бодвол таны сэтгэл дотор тэр оргил яг Чумууламаа байсан уу эсвэл өөр ямар оргилууд байна эсвэл өөр ямар мөрөөдлүүд байна? За энэ Эверестийн дэлхийн дээвэр рүү явж байгаа зүйл бол хэн нэгэнд гайхуулах гэж би ийм сайхан өндөрт гарч чадсан гэж бусдаа хэлэх гэж явж байгаа юм ерөөсөө биш. Энэ номны артталт нь баг байдаг. Энд нь энэ өнгөт орчлонд өчүүхэн гэдгээ мэдэрч өөрөө өөрийнхөө Эверестийг олоорой гэдэг ийм үг байгаа. Энэ артталт нь. Тэгэхээр тэр оргил гэдэг зүйл бидний харагдаж байгаа уулын оргил бол биш л дээ. Тэр оргил гэдэг зүйл бол бидний сэтгэл зүрхэн дотор байгаа. Тэр өөрийнхөө өөрлөгөө явж байгаа оргил юм байна. Өөрлөгөө явж байгаа оргил. Тэгээ энэ биднийг явахад манай Америкаас ирсэн долбор сүрэн гэдэг ч байсан. Тэр ихч бол энэ ууланд явж хамгийн болохгүй хоёр өвчнөд хүмүүс. Нэг нь өндрийн өвчин, нөгөөх нь одоо энэ амьсгалын бахарддаг өвчин байна. Энэ хоёр өвчнөд хүмүүс. Тэр ихч бид нар тэрийг хэлээгүй. Ихч нь ийм өвчтэй гэдгийг хэлээгүй. Ингээд чимээгүй явсан. Тэгээд нэг жилийн өмнө тэр долгор сүрэн гэдэг чинь манай ээж нь тэнгэр болсон. Тэгээд тэр ихч болохоор ээжтэй хэлж чадаагүй үг байсан юм. Амьд байхад нь би хэлчих юмсан гэж бодоод амьд байхад нь хэлж чадаагүй үг байсан. Тэгээд тэр ихч юу болсон гэхээр өөрийнхөө ээжийнхаа бор дээлийг ивхэд цүнхэндээ хийгээд тэр уул руу явсан. Тэгээд өөрийнхөө хүрч чадах хамгийн өндөр тэр оргил бишэж болно. Өөрийнхөө хүрч чадах хамгийн өндөр газар очиод тэр ээжийнхаа бор дээлийг өмсөд тэгээд тэнгэр болсон ээжтэй хэлэх үгээ хэлье гэж тэр ихч маань явсан. Тэгээд замдаа тэр ихч ингээд шүн болгон унтаж чадаагүй юм гэлээ. Тэр ингээд амьсгал нь бахардчих байсан. Тэрийг бидэрт хэлээгүй. Бууж ирж явах байсан шүү. Бууж ирж явах байсан. Тэгээд яг ээжийнхаа бор дээлийг өмсөд тэр 5364 гэдэг тэр өндөр оргилдоо очиод тэгээд ээжтэй тэр үгээ хэлсэн. Дотроо одоо ээжтэй хэлж чадаагүй байсан. Тэгээд тэр хүний оргил нь бол ээж нь байсан ба. За ээж нь. Тэр өндөрт гарч зураг авахлаа би ийм мондөг хүн биш. Тэр ээжтэй хэлэх үгээ хэлэх. Тэр хүний оргил нь ээж нь байсан. Өөр бас манай нэг одоо мис засал хийдэг найз байна. Одоо Монголын их мундаг эмч шүү дээ. Их мундаг эмч. Тэр явсан. Тэр ингээд яг бид нар оргилоос нэг 300 м байна уу. Ингээд ирсэн чинь надад намайг дуудаж ирээд тэр Батсүх гэдэг жавхаа би одоо энэ 10 тоног ингээд би энийг нууж явсан гэдэг. Би яг тэгэхээр энд хүрч чадахгүй байх гэж би бас айжсэн. Одоо би барыг хүрсэн юм шиг байна. Яг тэгэхээр одоо энэ оргил харагдчихээн. Тийм учраас би ингэ хэлээ. Чи ямаас нэг гуйя гэдэг. Тэгээд би эндээ нэг юм цаастай явж байгаа. Ингэртэй нэг цаастай явж. Тэгээд энийгээ би тэр ингээд яг оргил дээр гараад хүмүүст нэг харуулъя гэж бодчих. Чи энэ зургийг аваад өгч. Тэгээд ямар цаас вэ гэсэн чинь манай тэр найз энэ хөх бэштэй. Хөхний мис заслын эмч. Монголын номер 1. Хавдрын хөхний хавдрын мис заслын Батсүх гэдэг. Тэгээд тэр хүн болохоор одоо хавдргүй дэлхий гэдэг. Хавдргүй дэлхий гэдэг ийм үг бичсэн. Англиар cancer free гэдэг. Тэгээд тэрийг ингээд тэр яг оргил дээр гараад манай тэр эмч найз ингээд гаргаж ирсэн. Тэгээд тэндээсэн бүх улсын хүмүүс, дэлхийн бүх улсын хүмүүс бүгдээрээ ингээд алга ташаад мэжигнүүлээд өгсөн. Тэр олон хүний амийг аварсан найз манай л да. Тэгээд тэр хүний оргил бол энэ өвчний эсрэг байж. Долгор сүрийн ихчийн оргил бол ээж нь гэж. Тэгэхээр энэ өөрөө уралдаан тэмцээн бол биш.
энэ хүн гайхуулдаг энэ мундаг сайхан явж байгаа гэж байгаа зүйл биш. Тэр хүн болгон өөртөө дотор нэг оргил байна. Одоо энэ сууж байгаа та бүхэн ч гэсэн дотроо нэг оргилтай. Тэндээ хүрья гэж байгаа хүмүүс явсан. Энэ нь өөрөө тэр хүмүүсийн Эверест. Тэгэхээр нөгөө энэ өнгөт орчлонд өчүүхэн гэдэг юм мэдэрч өөрөө өөрийнхөө Эверестийг олоорой гэдэг бол тэр зүйл байна. Тэгэхээр миний хувьд бол оргил гэж бодож байна. За баярлалаа. Манай ахуй талбайтаас манай мөн хоёр ах хурж ирсэн байна. Өчигдрөө нэвтрүүлгээр маш гоё үгийг ярьсан. Энэ ном уншиж яах гэдэг бол нэг бол оюун сүнсээ ариутгаж байна. Нэг бол оюун сүнсээ аварж яах гэж хэлсэн байна. Тэгэхээр одоо би танаас энэ үгнээс үүдээд ийм асуулт тавья. Та энэ номыг уншиж ихэд таны одоо оюун санааны талд яаж гэгэрсэн бэ? Тийм гэгэрл мэдрэгсэн үгүй юу? Хамгийн гол нь та тэр өндөр рүү явж ихэд тэр ном бичнэ гэж чинь бас яг үнэндээ өөрийн тэр хөсөж мөрөөдөж байгаа бас оргил руугаа явж штэ. Яг үнэ. Одоо ном юм бэл. Одоо энэ миний чи 11 дэх ном. За 11 дэх хол биш бол 11 дэх. 10 ном бичсний дараагаар одоо 10 ном бичсний дараа энэ ном маш ихээр хүмүүст хүрч. Одоо энэ 25,000 хувь хийлгэнэ гэдэг 2.5 шүү дээ. Тэр бол Монголд бол их том шүү. Тэгээд тэр 10 ном бичих хугацаанд хүн намайг уншихгүй юу, намайг тооноогүй юу гэж би ерөөсөй бодож үзээгүй. за Юусэн миний л тулж байгаа амьдрал би тэрийг л бичижсэн болохоор миний зарим ном бол цөөхөн ингээд хүн бараг уншаагүй ном байна. За тэглээгээд одоо би одоо тэрийг зогссонгүй. Тэрнтэй адилхан тэр Эверестийн уулан дээр та одоо гэгэрл гэж их том үг ашиглаж байна. Би одоо гэгэрлийн талаар арай ярьж чадахгүй. Зүгээр тэнд нэг ийм хайрхан байдгийг Амаа Давлам гэдэг. Хүн болгон хамгийн алдартай Эверест шүү дээ. Эверест. Тэгтэл яг тийшээ явсан хүн бол Эверестэд дурлахаасаа илүү Амаа Давламд дурлдаг. нөгөө бочиж бууж ирэхэд нэг хорогдоод байдаг ажил уу? Тий, Амаа Давлам. Тэр хэсэг үү? Амаа Давлам гэдэг нь тэр монголоор ярил ээж хайх юм байна. Ээж хайх гэдэг бүр нэг үнэхээр ингээд налаал ингээд түшээл сууж юмар сайхан хайрхан байна тийм. Амаа Давлам гэдэг. Монголд гой болтой ээж хайх гэж байдаг тэр шиг зөөрлөх юм бол. Тэгээд тэр ингээд энэ бүх 12 хоногийн туршид яг ингээд хол явсан ч ойрхон байсан ч хажууд л байгаа гэдэг. Их сонио хайрхан. За. Юусе ийм замынхын туршид яг энэ хажууд байж ээж хайрхан. Тэгээд бид нар бүгдээрээ одоо энэ тэр Амаа Давлам гэдэг хайрхан их дурласан. Тэгээд тэн би ч одоо тийшээ ном бичээд явахаар одоо бараг л онгод орж ирээл те ингээл өтөр шүнгүүл ингээд юм бичнэ гэсэн. Тэгээгүй. Сүүлдээ юу ч бичих санахгүй болоод энэ амьдрал чинь ер нь ямар хэрэгтэй юм те ном бичээд ер нь яа тэгээ ер нь гэдэг ингээд тэр ингээ хоосон болж байгаа юм. Таны нөгөө ном дотор бичижсэн тэр бодлын хоосрол тий. Тэгээд би өөртөө баярлж байгаа юм нь юу гэхээр би ямар ч их ядарсан шүн очсон би ямар ч хэлсэн нэг өгүүлбэр дандаа тавьсан. Тэгээд тавиагүй бол би энэ номыг бичих чадахгүй. Энийг бол би яг Эверест бүгдийг бичсэн юм биш. Яг тэр уулан дээр байхдаа ингээд яг нэг л юм хоёр мөр энэ дандаа бичсэн юм. Энийг тэрнийгээ дараа нь Солонгост очоод гүйцэж бичсэн гэсэн. Үг гэдэг өөрөө амьтаа. Дээрэс нь үг гэдэг өөрөө сүнстэй. Би энэ үгийг тэр Эверестэд бичсэн бол энд тэрний сүнс нь байгаа. Тэрийг би өөр хаан чичээд Улаанбаатарт очиж Хөх хотод байна уу би тэрийг дуусгах чадна. Тэр сүнсийг эхлүүлэхгүй бол тэрийг дараа нь өөр газар бичиж чаддаг болдоггүй. Яг тэгэхээр тэр Эверестэд бичсэн тэр сүнс тэндээ байна. Тэгэхээр яг би их олон юм бичээгүй. Яг нэг өгүүлбэр бичээ яваад байсан. За ингээд гол юм ин яг ингээд хайрхны төрсөн мэдрэмж гэдэг. Тэрийг дараа нь би бүр өөр газар дуусгасан шүү дээ. Тэгэхээр ингээд тэр нэг гэгэрл гэдэгтэй холбоогүйгээр ярихад бол тэр Амаа Давлам тэр ээж хайрхан гэдэг ингээд ер нь юм бичнэ гэж бодож байгаа. Ингээд нэг харахад 3 цаг энэ тэр юу ч хийхгүй ингээд мэлийгээс утсан.
Та тэгвэл ингэж ойлгож болно. Тэгэхээр бодлын хоосрол гэдэг үгийг одоо манайхаар алмаар чинь гэж бас ойлгож болохгүй тийм үү? Ойлгож болно, тэгж ойлгож болно. Ойролцоо шүү. Алмаар нь тий. Одоо ингээд яг нэг сайхан юм бичигээд ингээд сууж хагаад харахаар юу ч бичээгүй. Ингээд харахаар 3 цаг өнгөрсөн. Тэгээ уулыг хараад. Тэгээ уулыг хараад суудсан байна. Ингээд хараад ингээд алмаараа тэгээд яг үнэндээ юм бичээч яах юм гэдэг болдог. Одоо ингээд нүцгэн ирээд нүцгэн буцхороо шүү дээ. Тэгээ ер нь нөгөө амнаас нэ яах гэж юм бичээд байгаа ингээд ингээд хүний амьдрал гэдэг чинь ингээд тэрнээс холдоод ингээд явчихдаг л та. Тэгээд харин тэр өгүүлбэрүүдийг бичсэний ачинд дараа нь би тэрийг ингээд дуусгасан. Одоо тэр нэг үг бичээд нэг сүнс тэнд байж хахад тэрийг ингээд бүтэн сүнс болгож бас болно. Тэнд юм бичээгүй бол дараа нь хэцүү. Дараа нь л тэгж бичигдэхгүй. Тэгэхээр таны энэ ном одоо бичигсэн тэр үүссэн санаа нь уншигчдад ямар нэг зүйлийг ойлгуулъя гэсэн зорилго тавьснаас илүүтэйгээр өөрөө өөртөө ярьсан ийм явж гэж бас ойлгож болно. Згэж болно. Ерөөсөө тийм л болж байна. За тэгээд одоо сэдв манай өвөр Монголд одоо Монгол бичгээр хэвлэгдэх энэ асуудал руу шийдвэрлэе. Хамаг анх энэ хувь тавилан одоо хаанаас гэж яаж тавьсан бэ? Ямар хуваараар байсан бэ? За энэ Монгол бичиг ийм учиртай байгаа юм. 2020 онд манай нэг ойрхон сайн найз маань Монгол бичгээр өөр Монголд анх удаа ном хэвлүүлээд гаргах болов. Тэр найз маань бол одоо Бүхийн Баастгаа, Тангадын Галсан, Понцгийн Бадарч, Шарвын Сүрэнжав, Гармаагүй, за Дөнгөтийн Цоодол, Бауугийн Лавг сүрэн, за одоо үнэхээр манай Монголын бидний оюун санааны ноён оргил болсон энэ хүмүүсийг амьд байхад нь ярилцлага аваад 4 цуврал ном гаргасан. Энэ номыг мэддэг хүмүүс байна уу? Номын жар. Та бүхэнд маш ажтай нэг юм ярив. Номын жарын зохиолч нь өөрөө урьж ирсэн байна. Үндэтгэв. Хэдэн онд баруун жимчэнд фестивалтай ирсэн. Тэр 2020 он юм. Тэгээд найз маань баруун үзэмчэнд тэр Монгол бичгээр номын жав нэг ном гарах болоод тэр номын нээлтэнд би зорж очиод тэгээ одоо үзэмчний дээл шүү дээ. Одоо манай тэр цовоогийн өмссөн байна. Бид хоёрт чинь ийм сайхан дээл өмсүүлээд тэгээд тэр Монгол сургууль дээр номын нээлт болсон юм. Тэр Монгол сургуулийн нэг ширхэг англи үсэг байхгүй. Нэг ширхэг кирилл үсэг байхгүй. Тэр Монгол сургууль бүгд босоо Монгол. Тэр баруун үзэмчний тэр сургууль. Тэгээ хүүхдүүд нь бүгдээрээ ийм гоё дээлтэй. Тэр маш олон ийм сурагчдтай ингээд тэр номын нээлт болсон л да. Тэгээ тэнд болохоор өөр Монголд номын нээлтийг яаж хийжсэн гэхээр хамгийн дээр нь А үсэг заасан багшаа суулгад юм. Дараа нь аав ээжээ суулгад юм. Тэрний дараа зохиолч тэр сумын засаг дарга ингээд ийм хүмүүс сууж. Хамгийн дээр нь А үсэг заасан багш нь сууж байсан. Тэгээд тэр нээлтэнд оролцоод тэгээд тэр Монгол бичгийн номын журийн нээлтийг 2020 онд тийм цагаан завшаан болж байна. Тэгэхэд бол яг энэ Монгол бичгээр ном гаргачин өөр Монгол ахын дүүс маань ийм олноор ингэ сайхан уншдаг юм байна гэдэг зүйлийг анх ойлгож ирсэн. Тэрнээс хойш 5 жил. Тэгэхэд би Бадар сүрэнгийн найзынхаа номын нээлтэн дээр очижсэн бол өнөөдөр найз маань миний зохиосон номын нээлтэн дээр ирсэн. Ингээд энэ сайхан амт нөхөрлөл явж ийн үргэлжлээд. Тэгээд өнөөдөр би ч ер нь бас тогтлол сэтгэл сүүлийн нэг бууж өгөхгүй байгаа гэдээ бас ярьсан тийм. Тэгээд дандаа ингээд ийм сайхан тохиол төрж ийн. Тэгээд энэ удаад бол одоо яг манай номон далай. За Дотоод Азийн номын хэвлэлийн газар болоод номын дэлгүүрийн энэ хамт олон маань одоо би бас энэ номоо гордоод ингээд нэг ширхгийг авчирчаад хөх хотод ирэхдээ ингээд өвжээ. За энэ Монгол улсад бол үнэхээр их уншиж байна. Одоо 20 мянга гэдэг бол манай улсад бол зөв ийм юм олон болдоггүй. 32 төм тийм. Тэгээ 30 хэдэн гараг ингээд Монголын номер 1 болж Монголхон уншиж байгаа юм чи өөр Монголхон бас уншиж магадгүй да. Тийм учраас энийг та нар нэг уншаад үзчихээ гэдэг. Тэгээ би нэг хөх хотоор дайрахтаа одоо энэ Дотоод Азийнхаа хамт олон нэг ном үлдээгээд тэгээ би хайлаад л яваад гисэн. Тэгс чинь хэсэг хугацаа өнгөрсний дараа баг сар болсноо над руу чимээ ирлээ. За энэ ном
уншаад бид нар ингэ үзлээ. Энэ номыг одоо өөр Монголд гаргая. Тий. Одоо Монгол ном гэхээр ихэнхдээ бид нар ингээд одоо Дашторж, Нацагдорж, за Бямбэ ирж гэдэг шиг юм их сайхан юм одоо хуучны одоо яруу тунгалаг тийм мэрэгжлийн гэдэг юм их сайхан тийм ном их уншиж ирсэн. Юм залуу хүний бичсэн юм бас нэг юм ойрхон яриад байгаа юм шиг те нэг ийм номыг ер нь их олон хараагүй юм байна. Тэгэхээр энэ номыг бас манай өөр Монголын залуучууд уншиж магадгүй гэж бид нар бодож байна. Тэгээ бид нар ингээд таны номыг аль бие ёсоор энд гаргая. Тэгээ энэ ажил руу орё гэсэн. Тэгээд энэ номыг чинь 6-7 сар болоход чинь ингээд их олон юмар шалгана шүү дээ. За энэ дотор нь ингээд янз бүрийн зөв буруу юм байна уу гэдэг зөндөө их юм туулна. Энэ бол амаргууд аваад бас энэ хамт олмоо дуулсан. Гэхдээ энэ дотор бол нөгөө уулан дээр хүн өөрөө өөртөө л яваад байгаа болохоор энэ хэцэд гаргахад нэг тийм амар асуудал бол байхгүй. Тэгээ бүх юм шалгалтын давж гарч ирээд ингээ хол биш гэж намаар гарч байгаа. Тэгэхээр өнөөдөр бас тусгайлан энэ дотоод Аз номын хэвлэлийн газрын хамт олондоо бас баяр хүргэмээр байна. Та бүхэнд хэлмээр байна. За ийм нэг нэргаж ихтэл ирсэн байна. Хол биш гэдэг номыг уншлаа. Би Үжимчин нутагт уншиж байна гэсэн. Хол биш гэдэг үгийг манайхны сэтгэлгээгээр ойлгол орон зайгийн хувьд бол өнөөхөнд юм байна. Цаг хугацааны хувьд бол мүдэл юм байна гэсэн. Үжимчин нутагт уншиж байна. Үжимчний мүд болоод үжимчний өнөөхөнд гэж ойлголт өгч нэр хол биш. Хаа байхин гэвэл өнөөхөнд гэж жаагаад өгч юм. Тэгээд өдөржингөө яваад хөрөхгүй. Хөжөөин гэвэл мүд гэж жаагаад өгч юм. Тэгээд ингэж болчихгүй. Тэгээд юм байна. Наадхан дээр чи Монголын говийн хүмүүсийн нэг яриа байдаг. Одоо манай говьд явж байгаад хүнээс зам асуувал хурууг нь харах хэрэгтэй гэдэг байхгүй. За тэр хүний энэ говийн хүний хуруу өнөөхөнд гэж хэлдэг 100 км гэж. За өнөөхөнд гэвэл 50 км. Өнөөхөнд гэвэл 30 км. Тэгээ өнөөхөнд гэж 100 км яваа баг. Тэр хүмүүсээ тэр 100 км явна уу 200 явна уу ерөөсөө нэг ийм л зүйл байна. Яг тэр шиг өнөөс ярьж шүү. Манай үжимчин сэтгэлгээгээр гинэ. Тэгээд бас өөрөө их уншдаг хүн юм аягтай байна. Тэгээд бичсэн тэр үг нь бас их товчхон мөртөө. Гүү ханын санаатай баяр зүйл. Орон зайгийн хувьд бол өнөөхөнд юм байна гэдэг. Ингээ өргөөрэй заяа гэж. Цаг хугацааны хувьд мүдэл юм байна. За нэргээ байла. Тэгээд одоо ном гарснаас хойш таны бас өөр Монголд дунд улсад амьдарч байгаа өөрөж монгол бичгээр уншдаг маш олон уншигч танилуд байна шүү дээ. Тэгээд ном уншсны дараа танд бас өөрсдийн сэтгэлдээ ярьсан байх. Хүмүүс юу гэж үгэж авч байна вэ? За ер нь бол зохиолч хамгийн сүүлийнхаа цэгийг тавьснаас хойш тэр бол зохиогчийн хамаагүй асуудал, зохиогчийн асуудал биш, уншигчдын асуудал болдгоо гэдэг тийм үг байдаг л та. Зохиогч ажиллаа хийгээд дууссан байна гэсэн. Тэрний дараа ном зохиол гаргахын хамгийн сайхан юм нь тэр хүмүүс ном зохиолыг уншаад ямар сэтгэлдтэй байна вэ гэдэг бол тэр хамгийн сайхан мэдрэмж байдаг л та. Тэгээд надад бол одоо тэр WeChat тэр нь таны буян шүү дээ жаргагч. Хойлоо нөгөө хүмүүс 3 цаг энэ 3 цаг битээр одоо тэр жирбо гэж энэ тэр лайв гэх тэрийг тэр олон хүмүүс ингээд тэр Weixin гэдэг юм аа WeChat-аар намайг нэмжээ. Тэгээд театруу ингээд орж иж. Тэгээд хамгийн олон ховг сараас уншигчид надад нэлээ 2-3 хүн юу явуулсан. Одоо тэр Баянгол ховг сар бор талын хүмүүс явуулж. Тэгээд тэр хүмүүс ингээд одоо таны энэ Монгол бичгээрээ дамжуулаад таны зүрх сэтгэл бодол санаатай хол биш боллоо. Тэг ингээд тантай адилхан тантай цуг ингээд ууланд явлаа. Зарим үед нь ойллаа, зарим үед нь инээлээ. Тэгээд энэ номын маань одоо яг л нэг миний найз миний өөдөөс хараад ингээд сууж ах шиг ийм сайхан одоо мэдрэмж төрлөө гэсэн ийм одоо сэтгэлээ илгээсэн хүмүүс байна. Тэгээ замын туршид миний уулзаж явсан бас өөр Монгол ахын дүүс одоо номоо гаргахаар би танд одоо номоо өгнө гэж авсан хүмүүс маань бас настай бүр одоо Рашагийн бүрэн төгсгээд одоо сайхан нүүдлийн номын сан гэдээ хийсэн 50,000 5 том ном цуглуулсан ахч байна. Ингээд энэ хүмүүсийн сайхан сэтгэлүүд бол ирсэн. Тэгээд би нэг юмас бол айж исэн номыг гаргах. Тэгээд бүр анх далайд ч би хэлжсэн номонд бол би чинь бол их тийм задгай бичдэг хүн шүү. Тэ ингээд
одоо Улаанбаатарт ч бас ингээд дотроо бас задгаад орно. Ингээд зөвөр яг ийм сайхан хүн юм ярьж байгаа юм шиг тийм одоо ихтэй уран яруу бол биш ээ тий. Би одоо утга уран зохиолын сургуульд өгсөн яруу найрагч юм уу? Яг одоо тийм ном соёлын мэргэжлийн хүн биш ээ. Би зүгээр ингээд хүн юу туулсан үнэн жинхэнэ үнэн гэдэг шиг туулсан амьдралаа бичээ явж байна. Тэгэхээр энийг миний бичсэн юм одоо манай Монгол бичгээр өөр монголчууд маань уншаад голохгүй байгаа тий. Дандаа сайхан ингээд Башторди нацагдаж Берзийн болон тийм ээ Бямбэр чин гэсэн ийм юм уншсан хүмүүс ч одоо ингээд над шиг ингээд хүн өөдөөс нь ингээд юм яриад ингэж штэ тэгж штэ гэдэг ахаар одоо би гологдох байхаа гэд би тэгж айжсэн л да. Ер нь бол тэгсэн чинь Монголд бол тэрийг гайгүй ойлгоод уншаад өсдөг чинь энэ ч гэсэн адилхан хүмүүс уншаад өө ингээд яг сайхан надад хүн нэг найз маань юм яриад ах шиг яасан сайхан нэг сайхан хүнтэй юм ярьчих шиг боллоо гэд ийм сэтгэлүүд олон ярьжсэн. Тэгээд адилхан л Монгол ахын дүүсэн чи ерөөсөө бүгдээрээ л яг адилхан бодож сэтгэдэг юм байна. Нэг ойлгодог юм байна. Инээдтэй ч байсан, одоо нулимстай ч байсан энэ болгоныг ингэдэг юм байна. Тэгж хүлээж авсны дараа нэг сайхан тайвширсан. Өө за. Тэгвэл одоо асуудалгүй юм байна. Тэгээд дахиад ч юм бичсэн болох юм байна гэдэг. За бүгдээ алгаанд ашиж өгнө. Одоо бид нэр энэ болоо явж их дундаа бас энэ номыг уншсан хүмүүсийн донд уншигчдийнхаа донд номын дотроос бас гоё хэсгэлүүдийг дунд нь ингээд бас сонирхомжийн төвшөнд ингээд уншиж өгвөл ямар уу гэж бодож байна. Надад нэг их тийм гоё мэдрэмж өгсөн нэг хэсгийг уншиж өгье. Мөдөөс үлгэрийн та ярих байх. Эсвэл үлгэрийн эхлээд ярьчих. Дараа нь би уншиж гэж бодож байна. Надад нэг өвдөстэй юм байна. Хэрглэж үчих үү гэж эхнэрээс асуув. Тэгээд гэрээсээ гарахдаа чөнхнийхөө нэг халаасны мохорлоо эвтэйхэн чихэж оргисон хоёр ихэр хүүхдийнхээ жижигхэн чамчиг гаргаж ирээд эхнэртэй мөгтөл эхнэр маань баг ойлгох шахлаа гэж. Хүүхдийнхэн угаагаагүй хувцсаас алваар аль үнэртэйг, аль шивэртэйг, аль хэртэй хувцсыг аваад гарсан. Яг хүүхдийн маань үнэр ханхлаж хүүхдийн тэрж байгаа мэт санагдаж тэгс хийгээд бид хоёул тайвшраад унтаад өгчээ гэж. Энэ хэсэг надад их гоё санагдсан. Тэгээд бас байна. Хаашаач байсан хүн сэтгэлийн амтын болохоор үнэр хүртэл тийм хүчтэй байдаг гэж. Ингээд бодлоор хүн өөрөө сэтгэлийн амтан гэдэг нь яг үнэн. Аав ээж хоёр нь тэр жилийн Эверест явах замдаа 3400 метрийн өндөрт өндрийн нөлөөлөлд орж хичүүдээд энэ дотор ярьж байгаа өндрийн нөлөөлөл гэдэг нь бид бол газрын сүр дарна гэж хэлдэг тийм аа. Тэр одоо гол фан гэдэг гоён фан гэдэг манай өвөр Монголд бол газрын сүр дарна гэж ярьдаг. Аав ээж хоёр нэг уншиж байна. Чиний хэртэй хоол ундтай асгаж заваартуулсан тэр жижигхэн чамчиг үнэрлээд ямар ч өндрийн өмнөөс илүү тайвшраад унтаад өгч байсан юм да гэж нэгэн чад тэдэнд хэлбэл итгэдэг болов ядаж үүнийг унших байхад за ямар ч байсан жандангаар яг. Энэ хэсэг гоё тийм сэтгэл игдлүүлсэн нулимс одоо игдлүүлсэн сайхан хэсэг байна. Энийг та бас бид нартай яг үлгэрийн тэр түүхийг гаргаж хийж өгнө. Та бас нарийн юм уушсан байж. Би 3 сая хүүтэй. Миний 2 хүү ихэр гурлаа хүү. Тэгээд одоо 4 настай 2 баг маань бол 2 ихэр хүү. Миний өвөө өөрөө ихэрлээ. Говийн хүн баг. Донд говь гэдэг юм. Тэгээд надад тэр сайхан удам ирсэн. Тэгээд 3 одоо нэг 8 настай ингээд 4 настай 3 сая хүүтэй. Тэгээд саяны 60 багш хийсэн үнэн л дээ. Одоо хүн чи яг тийм сэтгэлээр дагж байгаа. Тэгээд тэр хүүхдээ ер нь их хүнч бай. Энэ эцэг хүмүүний хүүхдээ ингээд тэрхээр нэг сайхан тайвширдаг шүү дээ. Тэр нэг тэрнээс илүү сайхан үнэртэй ус тэрнээс илүү үнэтэй үнэртэн энэ дэлхий дээр байдгүй гэж ярьдаг л дээ. Тэр хүүхдийн яг тэр няраа хүүхдийн тэр хувцас шүү дээ. Тэрний үнэр бол одоо энэ дэлхийн хамгийн тансаг хамгийн их одоо сайхан үнэр юм байна гэдэг. Тэгэхэд бол одоо яг тэр уулан дээр одоо тэр
маш хэцүү ингээд толгой эргээл хэдийн метр өрөөд. So 5,000 метр болж шүү дээ. Тэнд ингээд унтах чинь. Тэгэхэд ингээд болохгүй байхад тэр яг ид шидтэй юм шиг тэр одоо тэр хүүхдийн маань одоо нэрээ амартай тэр хувцас бол тэр бид нэг ингээд тэр шүнийг тэр олон хэцүү юм дээр ингээд үнэрлэл тайвшраад унтаад өгөх тийм хүч үү. Тэгээ би нэг энэ хол биш номоос гадна өөр нэг ном бичсэн. Тэр нь болохоор Шин аав гэдэг ном байдаг юм. Тэр ном маань болохоор аав хүн хүүхэд төрөөд эхний 100 хоног байдаг. Яг нэг хоногоос эхлээд 100 хоног. Би болохоор юм зохиож бичихгүй шүү дээ. Харж байгаагаар бичин. Тэгээд манай хоёр ихэр хүүхэд төрөөд ингээд за ингээд хүүхэд маань төрлөө эхний хоногтоо ийм юм боллоо. Ангир уураг гэдэг чинь ийм юм байдаг юм байна. Бид нар чи их сүү байд юм гэж бодсон чи юм жижигхэн шар өнгөтэй маш бага юм юу гэдэг юм шүү дээ. Ангир уураг гэдэг зүйл чинь ингээд тэр болгоны чинь ингээд их нэртэйгээ цуг имлэг твтээд ингээд 100 хоногийг бичсэн. Одоо шинээр аав болох гэж байгаа монгол залуучууд ингээд ямар ч аав болохоос өмнө энийг нэг уншаад үзээрэй гэдэг ингээд хүүхэд төрөөд эхний 100 хоног шинэ аав гэдэг ном байдаг. Тэн дээр ингээд хүүхдийн талаа ингээд бичсэн л дээ. Тэгээ тэрнтэй адилхан саяны тэр үнэр гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Одоо энд яг эцэг их болж ицсэн хүмүүс бол тав тэрийг тайлбарлалтгүйгээр тэр ямар гоё үнэр байдаг гэдгийг бүгдээрээ мэдчихэж байгаа байх л та. Ялангуяа тэр одоо тэр яг үнэрийг шингэсэн тийм ээ. Тэр хүүхдийн шивэр гэдэг чинь ямар өхөөрдөм юм байдаг лээ. Их тийм хөөрхөн шивэр шүү дээ тийм. Тэгээд та юу тэр шивэртэй юмсыг одоо тэр юу чамчиг гэрээсээ авч ярахад одоо яг ямар зорилготой авч ирсэн юм бэ? Тэр би ер нь тийм шид байдаг гэдгийг эхлээд тэрнээс өмнө олж мэдсэн. Одоо зөвхөн тэр ууланд явахаас өмнө өөр ингээд олон газараар явахдаа бид хүүхдийнхаа нэг удаа оймсыг авч яваад үзсэн. Тэгээд өө чи ийм юм байдаг юм уу гэдэг ингээд дараа нь тийшээ явахдаа бол яг тэрийг бодож авч явсан л та. Тэр өндөрт бас хэцүүдэж магадгүй. Тэр эвс рүү чи хүн чинь бас ингээд дотроо янз бүрийн юмнаас айх ч юм байна шүү дээ. Тийм үедээ ер нь энэ хүүхдийнхаа тэр оймсыг энэ баривч одоо энэ юуг энэ майк гэдэг тэрийг аваад явчихъя гэдгийг явчихсан. Тэр одоо та харин яаж тэр юм болоод байна шүү. Хамгийн гол нь миний бодлоор энэ ном болгоноос уншигч өөр өөрийн насныхаа юмыг болж уншдаг байхаа гэж бодож байна. Би бас залуу аав хүний хувьд хүний бичиг хүүхдийн аав болсон хүнд чинь бас нэг тийм илрүүлсэн юм байл. Тэгээд дандаа ингээд тийм хэмжээгийн юмнуудаа өөрөө түүж уншаад байдаг ч юм уу цаанаас нь тэгж уншаасаа гэж яг бичиж өгч идэг ч юм уу. Тэгэхээр адилхан нэг түүх байж манай нэг одоо Канадагийн Торонто хотод ажиллаж амьдардаг хоёр өөр монгол найз. Хоёулаа чар тахлын үед одоо тэнд хүүхдэн гаргаад. Тэгээд манайхан ч юм бол ургийн батлуураа аваад хурмаа хийхээс өмнө хүүхэд гаргаж болдгоо. Тийм хожны одоо үжил санааны тийм баригдмал зүйл гэсэн юм байдаг. Тэгээд чар тахал дууссаны дараа хоёр өөр монгол ирээд хүүхдэн гаргачихад хурмаа хийсэн байхгүй юу. Тэгээд нөхөр нь одоо чинь тайсан дээр гуруулан гарна шүү дээ хүүхдээ хамт. Тэгээд нөхөр нь өөрөөсөө гинт хэн нэг бойтог гаргав. Тэгсэн чинь тэр нь Ахмад хөвгүнийх нь одоо үрийнх нь шүү дээ. Тэр жоохондоо өмсчихсэн бойтог нь байхгүй. Тэгэхээр тэр ингээд үжиглүүд ингээд киноны үжигдэл юм шиг ингээд орж ирэхлээр их тийм гоё санагдсан байна.